За та бүхэндээ маш гоё мэдээтэй. За Нараа Томсон багшийн минь Эрэг цэник ном ажлынхаа дэвтэрдээ хэвлэгдэн гараад одоо Америкт миний гар дээр ирсэн байгаа. За би нэг та бүхэндээ худалдаж байгаа. За энэхүү номыг худалдаж авсан хүмүүс, номын ажлынхаа дэвтэрдээ худалдаж авсан хүмүүс Нараа Томсон багш минь маш гайхамшигтай сургалтаа бэлэг болгож өгч байгаа. Тийм учраас та энэ багшийн маань ажлын номыг ажлын дэвтэртээ худалдаж авснаар та энэхүү гайхамшигтай бэлгийг авах хэрэгтэй болно. За энэхүү сургалт маань 6 сарын 17 цагаас Монголын цагаар хийгдэж байгаа сургалт. Тэгэхээр та бүхэн энэхүү сургалтанд суухын тулд та номоо авч эрхээ олж аваарай. Тэр бэлгийг олж аваарай. Энэ боломжийг атгаад аваарай гэж та бүхэндээ би хэлмээр байна. За багшийн минь ном болвол зүгээр нэг уншаад цааш нь тавьдаг номынхаа тавир дээр тавьж тоосонд оруулдаг тийм ном биш ээ. Би дөнгөж сая манай энд бороо ороод зогслоо. Тэгээд сая гадаа гарч тийм борооны гоё тийм чийг үнэртэж байна. Нэг тийм борооны гоё чигний үнэр байдаг шүү дээ. Тэгээд би багшийнхаа номыг нөгөө аваад ингээд шинэхэн номыг ингээд задлаад үзсэн чинь тийм нөгөө шинэ номны нөгөө цаасны үнэр үнэртчихсэн. Тэгээ би бодож ялаа л да. Багшийн минь номноос болвол амьдрал үнэртдэг, ад жаргал мэдрэгддэг. Тийм гайхамшигтай ном байгаа. Маш энгийнээр бичигдсэн. Хүн уншиж ойлгоход амар амьдралд хөрсөн дээр буусан. За тэгээд дээрэс нь багшийн маань ажлын дэвтрийг авч ашигласнараа өөрийнхөө тэр сурсан, мэдсэн зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлэх, өөртөө коучинг өгөх бүрэн бололцоотой болно. Та энэ номыг аваад цааш нь тавихгүйгээр та энэ ном таны ширээний ном болно гэдэгт бол би бат итгэлтэй байна. За дээрэс нь энэ гайхамшигтай номыг аваад багшийн маань бас гайхамшигтай тэр сайхан сургалтанд орох боломжийг, бэлгийг аваарай. Ерөөсө хүн болгонд бол боломжууд байдаг. Харин тэр боломжийг хүн атгаж авах нь тэр бол таны сонголт байдаг. Тийм учраас та өөртөө тэр боломжийг өгөөрэй. Тэр сонголтыг өгөөрэй гэж хэлье. За удахгүй тэгээд ном авсан хүмүүстэйгээ тэр гайхамшигтай сургалтын дээр уулзцгаая. Надтай холбогдож номоо аваарай. Баярлалаа.